өнөөдөр сонссон бүхнээ үйлдэл болгоос өмнө хэрэгдүү тань тодорхойлогдно. Чухам зөвийг сонгож сонирдвоос хийхнүүдэл тань мэрэгэн байх болно. Эд баялаг эрх мэдэл бос хураасан эрдмээрэн өөрийн зиндааг бүтээгээрэй. Зинда подкаст. Самцхан өрхөн хүндэт сонсогчдоо Зинда подкастын ээлж нэгэн дугаар ийхүү та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг эрхэм зочноор манай Болор Импкс компани үүсгэн байгуулагч хадагтай Болормаагч маань оролцож байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Та бүхэн ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр хоёулаа Болор Импкс хэмээх яг энэхүү компани үйл ажиллагаа болон чиглэл төрлүүдийг эхлээд сонсогчдод уламжлах нь зүйтэй байх тийм ээ. За, намайг Болормаа гэдэг. За, 2015 оноос эхлүүлэн Болор Импкс компаниг үүсгэн байгуулсан байгаа. За, манай компани бол бахмахан бүтээгдэхүүн гадаад дотоод худалдаа мөн кадрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За, өдгөө одоо бараг 6 дахь жилдээ одоо үйл ажиллагаа хүртэл явуулаад өдөрсөн байна. За, 2017 онд кадрингийн үйлчлэгийг нэмсэн байгаа. Манайх өөрсдөө бол бахмахан бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлэхээс гадна ангилсан мах, хям, за тэгээ хагас боловсруулсан бүтээгдэхүүн. За, эдрийг бүгднийг өөртөө үйлдвэрлэдэг. За тэгээ кадрингийн чиглэлийг кадринг руу яагаад орсон бэ гэхээр бид өөрсдөө махаа бэлддэг учраас өөрсдөө түүхий дээр бас боловсруулад эцсийн бүтээгдэхүүн гаргаад хэрэглэгч төрөхэд нэлээд тохиромжтой юм байна гэдэг үгнээс одоо хоолны үйлдвэрийг бас байгуулсан байгаа. Тэр таны яг өөрийн чинь хувь хүн рүүгээ яг энэхүү таны одоо ингэж үүсгэн байгуулсан энэхүү компани тэр ч тоо хоёрын маань холбоонд зүйлсэн гэж яг илэрхийлж болох бах тийм ээ. Тань одоо жишээлбэл хувь хүн Болормаагийн өөрийн хийж бүтээдэг зүйлсүүд нь яг компанид нь яг эдгээр нь ижил гэж ойлгож болох уу? За, үйл ажиллагаатай нийтлүүл гэсэн. Ер нь бол багасаа бол яг одоо махмахан бүтээгдэхүүн рүү орё гэсэн тийм санаа бол байгаагүй. Анх яагаад орсон бэ гэхээр одоо Мөнхийн Болор гэдэг хямны үйлдвэр бол манай гэр бүлийн компанийн ээж аврын компани. За, тэрнээс үүсэлтэйгээр би 2015 онд өөрийнхөө компани байгуулсан байна. Манай ээж аврын компани бол одоо бараг 19 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа учраас маш бид нарт багасаа тий яаж үйл ажиллагааг нь явуулдаг вэ? Чиглэл бүх зүйлийг бид нар өөрсдөө мэддэг байсан учраас бас нөлөө үзүүлсэн байх гэж боддог. За, хоёрт нь бол өөртөө бол өөрөө бол одоо ингээ хоол хийх хоббитэй. За, хоол хийх хоббитэй учраас катерингийнхаа одоо үйл ажиллагааг тэр бол катерингийн үйл ажиллагаа бол хоол хийхтэй бас нэлээд холбоотой байгаа. За, тэгээ нэг нь бол махан бүтээгдэхүүнд ордог нь бол за эцэг эхийн бас хийж байгаа үйл ажиллагааны чиглэлтэйгээ холбоотой юм байна. За, хоёрт нь бол катеринг руу яагаад орсон бэ гэхээр өөрөө ингээд хоол их маш хоббитэй учраас бас катерингийн компаниг үүсгэн байгуулсан байна. Тэгээ энэ хоёртой холбоотой байгаа. Тэгэхээр ямар ч сонсогчдоо бол яг энэ хөө Болор Импкс тийм ээ. Яг энэхүү байгууллагын үйл ажиллагаа чиглэл эдгээр зүйлсийг нь хоёулаа хуваалцлаа. Тэгэхээр өнөөдөр яг зочоо хямртмаа сууж байгаа энэхүү эмэгтэйн талаар бас өнөөдөр хуваалцах нь зайлшгүй зүйл баг. Тэгэхээр таны хувьд яг өөрийгөө бас илүү дэлгэнгүй танилцуулаач. За, би бол одоо Хятад улсын улс төр хууль шинжилгээ ухааны их сургуулийг би олон улсын хууль эрх зүйчээр би 2010 онд төгссөн. За, дараагаар нь бол Австрали улсад бол бизнесийн ангиллаар нэг жил сураад буцаж ирээд за 2012 онд болохоор удирдлагын академик маркетинг хүний нөөцөөр төгссөн. За, цаашлаад Герман улсад яг энэ чиглэл одоо өөрийнхөө бизнес хийж байгаа чиглэлээр одоо махмахан бүтээгдэхүүний үйлдвэр, катерингийн үйлдвэрүүдэд очиж судалгаа хийх зорилгоор бас ажиллаж байсан. За, дараагаар нь болохоор Герман улсад очиж Герман улсын одоо агсан түвшний менежер бэлтгэх одоо сургалтанд бас хамрагдаад мөн Япон улсад болохоор хүний нөөц маркетингийн чиглэлээр бас мэргэжилт ажиллуулад ирсэн байгаа. За, тэгээд өөрийнх нь хувийн хувьд бол би бол 13 тагаас бол манай аав бол өндөр. Тэгээд би өөрөө ч гэсэн өндрөөс учраас ер нь бол 13 тагаас эхлээ загвар өмссөн. Тэгээд ер нь бол одоо дэлхийд гаргаж ирсэн одоо олон улсад гаргаж ирсэн амжилт юм бол одоо бараг загвараараа бол нэлээд гаргаж ирсэн. За, анх бол Сингапур улсад International Care Agency-д грейд модельээр ажиллаж байсан. За, 2016-аас 2010 оны хооронд
хятад улсаас сурч авах хугацаанд олон улсын топ мэдээллийн тэмцээнд би шалгууртан дараа тэнцээд 2000 медалаас нэг 40 медаль шалгарч байхад дунд тэнцээд за тэнцэн баг их хэмжээний баг амжилт гэж ойлгож байсан. Тэгэхэд бол 10 хүнийг бол тэндээс нь шагнаад нэг тусгай дөрвөн байрын шагнал special beauty тий фото модель 1 2 3 дугаар байр гэж ингэж өгч байсан. За тэр үед Монголоос бол тэр үед чинь сошиал хөгжөөгүй байсан 2008 онд. Тэгэхэд бид нар бол тэр үед чинь бас нэлийн өрсөлдөх хүч байгаад байгаа. Тэгээ Азууд бол ер нь амхан тал руу ордог учраас би бол өөрийгөө бол нэг амжилт гаргаж байх гэж бодоагүй. Тэгтээ ямар ч гэсэн өөрийнхөө хэмжээнд бол зүтгэсэн. Тэгээд World Beauty медалийг аваад тэр үед гарч ирчихсэн. За тэгэхэд яг хятадын сонин дээр бас ярьслаа өгөөд ингээ гараад зуртаар магараад одоо ингээ явж хаад Монгол буугаад ирэхэд хинч танихгүй байхгүй. Яг тэр үед сошиал медиа өгчөөгүй байсан учраас хийн гинэгээ мэдэх тийм ээ. За тэгээ 2010 онд би Австрали улс руу очиод тэнд Vogue-ийн грейд медалаар яг Монгол улсаас одоо за хүмүүс ажиллаж байгаа юм уу сайн мэдэхгүй байна. Гэтэ тэр үедээ л анхныхаа анхдагч Vogue-д ажиллаж байсан медалаар 3 жилийн гэрээ ажиллаж байсан. За тэгээд яг нэг жил болоод карьераа хөөхгүйгээр за ер нь Монголд очиж бизнес хөгжүүлээд их зүгээр юм байна гэд өөрийнхөө бизнесийн гараа руу нэлийн хүчтэй орж ирсэн л дээ. Моделийн салбараас шууд юм хоол үндэсний үйлдвэрлэл төрдсөн мах бүтээгдэхүүний үйлдвэрлэлөөр орсон гэхээр айгүй сонирхолтой санагдаад л юм л да. За тэгтээ бас анх ирээд мэдээж хаслсан хэлтэй. Тэгээ бас мэрэгжлийн өнцгөнд бол одоо мэдээж монголчууд бол түүхий идэ хятад улсаас оруулж ирдэг. Хятад гадаадуудаас тийм учраас бас англи хятадтай хүмүүс хэрэгтэй гэдэг. Яг тэр үед одоо Energy Resource тэгэл одоо олон компаниудад CV-гээ өгчээсэн. Тэгээд хоёр компанид Chon Group за тэгээ Energy Resource Delta Holding гэдэг ингээд компаниудад тэнцсэн битэй. Яг залуу хүн байна карьер одоо залуу хүн ирээд шууд хөдөө орон нутг руу ажиллана гэхэд бол хүнд санагдчихсан учраас Delta Holding-д туслах хуульчаар орж исэн. Гадаад харилцаа туслах хуульчаар. За тэгээд одоо олон улсын гэрээг нь хийдэг. Одоо гадаад харилцаанууд дээр нь зохицуулах хийдэг. Ах тэгж ажлынхаа гарааг эхэлж ирсэн юм аа. За тэгэхээр хоёулаа ингээд эхлээд бол яг би энэ бизнесийн зүйлсүүдийг танаас эхлээд асуугаад араас нь хоёулаа хүн рүүгээ бас орох юм бол илүү сонирхолтой юм үлжүүртэй яриа гарна гэдэг чинь бол миний хувьд бол ихтэй. Яг өнөөдөр болор кейтеринг дээр болор Inks компанийн хувьд ижил төрлийн одоо өнөөдөр Монголд хамтдаа адилхан яг ингээд бизнес эрхэлж байгаа компаниуд байгаа шүү дээ тийм ээ. Тэндээс ижил төрлийн бизнесүүдээс ялгарах хамгийн том давуу тал онцлог нь юу юм бэ? За манайд одоогор бол одоо кейтерингийн үйлчлэгээ бол одоо яг цэцгэлж эхэлж байна. Яг тэгэхээр кейтеринг гэдэг үйлчлэг юм бол явуулын ресторан гэсэн үг. За бид нар жишээлбэл одоо нэг танаад нэг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Эсвэл хүүхдийн төрсөд оруулаа гэх мэт зөвлөдүүд бол манайх шууд өөртөө ширээгээ бүтээлэгтэйгээ халуунтайгоо тэгээд лав гэсээрээ бүх юмтайгаа очдөг. Ингээд хоосон зааланд яг л рестораны төвшөнд хэмжээний болгож засаад бүх хоол нь шинээрээ ихтэй тавьчаад ингээд ширээ засах үйлчлэгээ бүх юм хийдэг болсон ба. Тэр нь бол нэг ясанд бол одоо бол хүмүүс бол маш савгүй ажиллаж байгаа. Тэгээд хоолтой зуурдаад ах цаг байхгүй учраас одоо ажлыг нэгдүгürt маш хөнгөвчлж өгч байна. Хоёрт нь тэгээд одоо ширээ заслалт үйлчлэгээ энэ бүх зүйлүүд бол маш амралтай. Тийм учраас тийм үйлчлэгэнд одоогоор бол эхэлж гарч байгаа. За бусад анхдагч одоо ресторанууд бол байна л да. Яг манайх гол чиглэлийн өөрийг болохоор зах зээлийн хаан тавьсан байх гэхээр ер нь бол хүүхд өсний найр хүүхдэд ер нь хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн. Тэгээд ер нь Европ стандарт биш. Тэгээ монголчуудын идэх дуртай хоолнуудыг илүү төлөв оруулаад тэгээд ер нь порц өвчгсөн их. Арай арвин уу? Арвин тийм монголчууд чиялч үзэгдэг шүү дээ. Одоо дуртай. Тэгэхээр бас ингээд нөгөө бусад компаниудад бол арай тийм хүмүүсийнх нь яг хөвчлэн иддэг зүйлсүүдийг нь хийд юм болов уу? Нэгтэн. За хоёрт нь бол манайх болор кейтеринг гэдэг манай пэйж хуудас байна. За тэрүүгээр бол юу зад би өөр бол яг мэрэгжлийн тоогооч бол биш. Гэхдээ бол бүх төрлийн хоолыг бол хийж чадна. Тэрийг бол одоо өөрийнхөө аргачлаар хийгээд маш хэлбэр аргаар жишээлбэл харайн дурах материалаар зүгээр 2 өндөгөөр 40 ширхэг бичээ хийдэг ч юм уу. За энэ аргачлалыг бол гэрээ зэгтэй нарт би сургалт гэхээс илүү бичлэгээр оруулж өгдөг. За 2 өндөгөөр 40 бичээ. Тэгэхээр бол гэртээ өөртөө өөрхөн гараар хийж байгаа. Нэгдүгээрт хоёрт нь болохоор ингээд тэр чинь бас их сонирхолтой өөрөө хийгээд ийм бүтээгдэхүүн гаргачихна гэдэг чинь
Тийм учраас тиймэрхүү одоо маркетинг хөгжүүлэлтээр бас арай дэмтлгүй илүү байж магадгүй байх гэж бодож байна. Дотоодын үед. Тэгэхээр хоёулаа бас муу адил дотоодод бол ийм тиймээс гадаадыг нь хоёулаа нэг аваад үзэх юм бол гадаадад өрсөлдөх чадварын тухайд. За манайх бол одоо катерингийнхаа хувьд бол өрсөлдөх чадварын талаар бол би ярьж чадахгүй хаа. Яг тэгэхээр Европ болон бусад улс орнууд бол катеринг чиглэлээр бол өчнөө олон жил явцсан. Тэгээд бас мөн мэрэгжил маш мэрэгжлийн төвшөнд явагддаг учраас би тэрэн дээр бол гадаад гарна гэж ярихгүй. За махныхаа хувьд бол ярихад бол бардамлж боддог хаа. Яг тэгэхээр манай Монголын мах боловсруулаад гадагшаага гарах юм бол ер нь бол өөртөө 99 төрлийн одоо урмалд идэж байна. Тэгээд 1000 гаруй төрлийн өвс ногоо идэж байна. Тэгэхээр ер нь энэ бол одоо 99 төрлийн эмээ урмал иддэг байхгүй юм аль чинь. Тэгээд өөртөө бол тэрийг түүж идэн. Тэгээ хамгийн сайнуудаа түүж иддэг учраас өөртөө малын мах маань өөрөө маш шимт ижэлтэй. За аптек зарагдах хэмжээний махнууд байдаг. За ганц хоёр зүйлүүдийг нь бол янзлах хэрэгтэй. Тэр нь бол одоо гарал үүсэл гэж юм байдیں۔ Гарал үүслээ маш сайн тодорхойлоод сайн тэжээл өгөөд ингэ явчих юм бол манай Монголын мах бол зах зээл гадаадын зах зээл гаргахад бол маш их боломжтой үг талх нээлттэй байгаа. Тийм учраас одоо би манай одоо хитэн төлөв бол яаж явах гэдэг нь вэ гэхээр ер нь ингэсэн мах боловсруулсан бүтээгдэхүүн лаазлан нөөцлөсөн бүтээгдэхүүнийг одоо ойрхон байгаа хятад улс тэгээ Орсын албаны улс тэгээ цаашлаад Японоос ч юм уу тэгээд цаашаа ер нь одоо дэлхийн олон улсын стандартын дагуу гадагшаага гаргаж эхэлнэ л гэсэн үг байна шүү тийм ээ. Энэ бол тэгээд зорилго болгоод тавьсан юм шиг. Хүн болгон өнөөдөр 11 цагийн мэдээг за Монгол хэдэн тохиолдолд илэрвэ гэл ингээд хардаг болчихлоо шүү дээ тийм. Яг тэрнээс үүдээд аваад үзэх юм бол ковид гэдэг зүйл бол яг манай Монголын бизнес эрхлэгчдэд бол нэлээд томоохон цохилт гинти шокч гэх юм уу тийм зүйлсүүдийг нэлээд үүсгэсэн болов гэж миний хувьд бол зөвхөн ямар тач хартай ойрын хэдэн мэдэх одоо жишээлбэл бизнес эрхлэгчдийн манай хувьд нэлээд чанган бүсээ чангалсан зүйлсүүд бий болоод байна л да. Тэгэхээр яг боловсрол кейтерингийн хувьд одоо жишээлбэл яг нөхөө ковидын нөхцөл байдал хэрхэн тусч байна. Яг бид нар бол болохоор дандаа баярын арга хэмжээнд зориулсан кейтеринг үйлчлэгүүд явуулдаг. За тэгэхээр одоо олноор сүлэх боломжгүй болж байгаа учраас мэдээж бидний хувьд бол 7 хоногийн 6 өдөр ажилладаг гэсэн бол 7 хоногийн 3 өдөр ажиллах ч юм уу тий. За тэгээд захиалга маань хүнийхэн тоо их хэмжээгээр өссөн бол багасах. Иймэрхүү зүйлүүд бол гарч байгаа. Тэгтээ бол энийг бол би нэг эрсдэл ч юм уу тий. Одоо давгцгүйсэн зүйл гэж би харахгүй л байна л та. Яг вэ гэхээр бид нар бол өөрсдөө хувь хүмүүс тал дээр за ковидын талаар ярих юм бол дуусахгүй яриалж магадгүй. Тийм учраас хувь хүмүүс талдаа нэгдүгээр маш сайн дэлгэмээ барих хэрэгтэй. Дэлгэмээ бариад тэгээ бид нар өөрсдөө бол үйлдвэрлэлийн түвшинд бид нар өөрсдөө үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бүгдээрээ 2 дугаар томгоо хийлэгдсэн хүмүүс байна. Хоёрт нь болохоор өдөр болгон бид нар айруудах өөрсдөө оруулж ийн урд нь болохоор халуунаа үзүүлдэг. Ер нь бол стандартын дагуу бүх юм явдаг учраас биднээс гарч байгаа бүтээгдэхүүн бол аюултай биш. Ерөөсөө л манайх чам олон улсын ISO 9001 2015 15 гээд чанарын удирдлагын тогтолцоороос явд амгаалсан хүмүүс. Тийм учраас бид нар бол стандартыг бол чанд барьдаг. За тэгээд ковидын эсрэг бол бид нар бол хүмүүстэй яг л баглаа бодлоор нь хүргэлтээр үйлчлэгийг нь явуулж байгаа учраас одоохондоо бол нэг тийм бүр нэг унаад эсвэл дайштай туушлаад байх юм байхгүй. Гэтэ яг мэдээж тодорхой хэмжээнд бол. Ямар ч тач хүн цохилт бол болоог байх нь шүү дээ. Хүн цохилтыг бол яа тэр хүнсний үйлдвэр гэдэг чинь хүнсийг бол хүмүүс байнга идчихэдэг. Хувц биш байхгүй юу? Тийм учраас бол ингээд тодорхой хэмжээгээр үйлдвэрлэлт зогсохгүй явсаар л гэсэн. Монголыг хүнсний үйлдвэрлэлийг за тэр змаа яг ингээд бизнесийг ингээд өргөжүүлъя, цааш нь хийлье. Илүү одоо үр ашигтай, илүү олон төгсөн байя гэхэд зөвхөн яг Монголд хамгийн их цаад дөнгө болдог асуудал нь юу вэ тийм бэ? Миний бодлоор бол за Монголдоо бол нэг дөнгө болсон асуудал гэдэг юм байхгүй. Хүмүүс ер нь өөрсдөө хичээгээд яг л зөв менежменттэй бариад тэгэл явчихад бол нэг одоо дөнгөсөд одоо хэцүү бэрхшээлтэй юм бол байхгүй. Хамгийн гол нь судалгаа маш сайн хэрэгтэй. Яг хэрэглэгч яг юу хүсэж байгааг нь маш сайн тодорхойлоод өгчөөд ер нь бол тэг бизнес ямар ч бизнес судалгаагаа л сайн хийгээл энд хэрэглэгчд яг юу хэрэгтэй юм гэдгийг л тодорхойлсон байхад асуудал. Чиний одоо хэлээд байгаа одоо махан бүтээгдэхүүний одоо гадаад руу чиглэсэн одоо дөнгө юу байна гэдэг. За дөнгө бол зөндөө байна. Тэр юу вэ гэхээр нэгдүгürt манай одоо малын мах маань одоо 60-70 сая яригдчих байгаа боловч хятадын зах зээл ганцхан өдөр гараад дуусгахгүй нэг өдөр. Хэмжээний гарах гэдэг. Тийм учраас ер нь одоо бид нар одоо жишээлбэл манайх
нэг 10 тоног нэг өдөртөө бэлддэг вэ гэж бодъё. Махыг бэлдэх чадвартай гэж бодъё. Тэгэхэд одоо хятад болон Оросын зах зээл рүү харахад нэг супермаркетанд очиод нэгдэн очиод хүрдэг байхгүй. Тийм учраас бид нар яах ёстой вэ гэхээр нэгдэж ажиллавал их зүгээр. Тэгэхээр бид нар бол бизнесийнхаа өрсөлдөгч одоо ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг бол өрсөлдөгч гэж харахаас илүү хамтарч ажиллах боломжуудыг судлах хэрэгтэй юм болов. Тэгэх юм бол бид нар хамтдаа ингээд явах юм бол дэлхийн зах зээлд маш хурдцтайгаар гарах боломжтой. Тэгэхээр дан дангаараа ганц хүн нөгөө айл болдгоо ганц модгал болдгоо гэдэг шиг тэрнтэй адил ганцаараа ингээд явах юм бол дэлхийн зах зээл рүү гарах маш төвхтэй. Тэгэхээр ингээд массын түвшний үйлдвэрлэлд хийж чаддаг хэмжээний олон компаниуд зэрэгцээ нийт түвшний үйлдвэрлэж чадчих байх юм бол бид нар цаашлаад Монгол улсынхаа одоо хөгжил төвшөлт нэгдүгээрт маш их хүн нэмэр болж байна. Хоёрт нь валютыг гаднаас татж сайн оруулж ирж байна. Ажлын байр нэмэгдэн, нэмэгдэн маш их гаргалгаа их байна л да. Яг энэ хүү болог кейтерингтэй холбоотой асуултыг яг юм үйлдвэрлэл болон компанитай холбоотой нэг сүүлийн асуулт гэсэн. Яг өнөөдөр ингээд та бүхэн подкастыг сонсонготой хүүе ясаа айтайх юм бэ те? Одоо энэ чинь манай хүүхдийн өсний найр одоо жишээлбэл боллоо. Эсвэл манай энэ хүүхдээ одоо 20 мөн боллоо ч юм уу. Яг ийм байна. За тэнгуут энэ болог кейтерингтэй холбогдё. Ер нь ямар хүн болоо, яадгийн, ийдгийн болоо гэл бид нар чи айгу одоо шууд л уцаар залгаал асуучдаг шүү дээ тийм. Яг тэрнтэй ижилхэн яг мэдээллийг яг хүргэх юм бол үнэлсний хөвцөндөө манайх одоо өөр бусад байгууллагуудаас ийм тийм шүү гэдэг яг та илэрхийлвэл. За манайх ер нь интернет, сошиалар ер нь бол хэрэгтэй бол хүмүүс бол нэлээд сайн мэддэг болсон байх гэж бодож байгаа. Тийм учраас ер нь бол кейтеринг үйлчлэгээ сонирхож байгаа хүмүүс сайхан бол манай пэйж хуудас болох болор кейтерингийн пэйж хуудас руу ороод цагаалгаа мессеж хэлбэрээр очиод бичээд одоо манай операторууд бол өдрийн 24 цагаар ажилладаг. Тийм учраас хязгаарч асуултаа асуугаад одоо явж болно. Өөр хэрэгтэй асуултаа шууд асуух нь шүү дээ. Дөрөв яг таны өөрийнхөө танилцуулгуудаар айгүй их сонирхол татсан зүйлсүүд байлаа. Жишээлх юм бол яг ингээд хятад хуулиар за мөн цаашлаад Австралид ингээд яг сурч байсан ингээд. За миний хувьд айгүй гоё сонирхолтой санагдаад байна л да. Жишээлх юм бол яг тухайн ямар зорилго тавиад хятад руу явсан бэ. За тэнд ягаад бүр тэр зэсмээ ингээ хятад очоо хуульчаар гэхээр айгуу сонирхолтой байна л да. Хуульч гэдэг мэрэгжил чинь өөрөө ямар хууль хэцүү яг хуульч биш л яа. Их зүйч гэдэг одоо мэрэгжил гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр чинь бол одоо жишээлбэл дотооддоо сурахад их хэл дээрээ сурахад хүртэл одоо ингээл хүмүүс нь өөртөө ямар асуудалтай байлаа гэдгийг нь бол мэдчихэж байгаа шүү дээ. Одоо энэ иргэний эрх зүй гэдэг чинь тийм гэл ингээл одоо жишээлбэл миний ойрын найзуудаас чинь яг тийм зовлонгоо тооч хүмүүс найг байх байдаг болохоор. За яг үндсэндээ бол хуульч болъё. Тэ хуулийн чиглэлээр хууль болоод өмгөөлөгч юм эсвэл одоо тийм хуулийн тал руугаа л ажиллая гэсэн тийм сонирхол бол байгаагүй. Энэ бол цаашдаа миний зүгээр ирээдүйг харж ирсэн нэг үнцэг бол бид нар бол ер нь бол одоо хятад улстай маш их холбоотой ажилладаг. За бүх зүйлсээ импортоор хятадаас авдаг. За 500-ны бараг хичнээн хувийг нь бол бид нар мэдэхгүй байна. Их мэдчих байгаа. Ер нь мэдгүй ш. Тийм учраас бид нар бол олон улсын гэрээ контракт хүн тэднэртэйгээ харилцахад эхлэлээр нэгдүгээр ярьж сурах хэрэгтэй. Хоёрт нь гэрээ хийхэд мэдээж хуулийн талаас бас жоохон баг зэрэг мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр би ер нь ирээдүйд бол бизнес эрхлэхийг бол зорж исэн учраас ер нь хуулийн мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна. Тэрүүгээрээ дүндүүлээд хятадлийн сураад авчих хэрэгтэй юм байна. Тийм зорилгоор байх. Хятадын хууль эрх зүйн судалж одоо олон улсын худалдааны хууль одоо юу гэдгийг те бүгдээ судалж үзсэн. Зорилго дээрээс. Зорилго нь. Дээрээс. Ерөн цаадлах нь. Тэгэхээр би яг энэ дээрээс эмэгтэй хүний за карьер төлөвлөлт за цаашдаа алсын хараа гэдэг зүйлийг цэндээ хуваалцахыг хүсэж байна л да. Бид нэр өөрсдийнхөө яг хүрээллээрээ эсвэл бол яг үзэж харсан зүйлсээрээ цаашдынхаа алхах замыг ач гэх юм уу зорилгоо айгуу гэхээр ингээ хязгаарлагдсан байдлаар ингээд аваад байдаг. Тэр зорилгоо тодорхойлно гэхээр чи нөгөө талаараа зорилго гэдэг нь айгүй том нүсэр зүйл байгаад байна. Нэрэл миний зорилго юу юм болоо гэдэг асуултууд хүртэл ингээл 21, 22, 23 ч байсан зэнэ. Зорилго нь тодорхой бус тэ яг нэг иймэрхүү байгаад байдаг. Яг тэдгэр хүмүүс жишээлх юм бол та зорилго чинь ийм ээ. Та нар жишээлх юм бол зорилгоо өөрийнхөө зорилгыг мэдэхгүй байгаа бол ингэж зорилгоо олох боломжтой гэд чиглүүлэх юм бол ер нь бол зорилгогүй хүн бол ер нь тэгэл ойдод төгөрсөн сармөгчөнтэй яг адил. За тийм учраас өөрийнхөө хамгийн гол нь одоо яг хийж чадах зүйл. За өөрийнхөө сонирхож байгаа зүйлийг хэлээд өөрөөсөө асуух хэрэгтэй юм л хүн хамгийн түрүүнд. За би яг өнөөдөр юу хийж чадах юм? За нэгт нь чаддаг юм гаргаад ирэх хэрэгтэй. Хоёрт нь
чи яг юу болох гээд үнэд зүтгээд байгаа. Хүн заавалчгүй алдартай бизнесмен, эсвэл алдартай жүжигчин тий. Тэгэл алдартай одоо юу гэдэг хөлбөмбөг хүч болох шаардлага байхгүй. Тэр хүн өнөөдөр хүчил аваад зурагчин хийгээ явахад яа тий. Зураг аваад тэрнээс тайв аваад тэрнийг хараад тий. Тэгэхээр эцэг эхчүүд бас хүүхдүүдийг бас хамаагүй тэгж шахаж тий. Чи яг тийм бол. За өнөөдөр тэр хүүхдээ яг үнэхээр хүсэл зорилго нь юу байгаа? Эцэг эхчүүдээс бас маш хамааралтай юм билээ. Хамгийн анхнаас нь хэлбэл төлөвшүүлэхтэй хүүхдээ чи яг юун дуртай байна? Юу болохыг хүсэж байна? За зорилго чинь тэгвэл ийм байх шүү. Чи ийм хүн болох гэдэг бол ийм хүмүүр сургаж чам зүгээр юм байна гэдэг маш их зөвлөгөөнүүд өгөх хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй одоо яг гарч ирж байгаа хүмүүс бол чи бимч бол чи хуйлжод одоо ингээд Монгол улсад гарч ирж байгаа дандаа дээд боловсралтай хүмүүс хуйлж санхүүж тэгэл ерөөсөө дандаа зарим шалгуугаад явж зарим зөв худалдаа чигээ явж идэх жишээний. Тэр хүмүүс их аль дээрээс хойш хувцс хийх дуртай байсан бол хувцсны үйлдвэрлэл явуулсан бол тэр хүн магадгүй амжилттай байх хэрэгтэй. Тэгэхээр залуу хүмүүс бол өөрсдөө хийж чадах юмнууд эхлэж ихсаач хэрэгтэй. Бас сонирхож байгаа зүйлс. За гэж. За би ер нь ийм хөө болмоор байна. Тэрийг л тодорхойлоод өнөөдөр юу хийх сонирхолтой байгааг л тодорхойлох хэрэгтэй. Тэрэндээ хүрэхийн тулд зорилго тавих хэрэгтэй. Зорилгын дагуу дараад нь зорилтууд гараад ирнэ. Тэр зорилтууд чинь төлөвлөгөөнийхээ дагуу явагдаад ирнэ. За ингээд ирэхээр хүмүүсийн амьдрал ингэж ихтрээд ирдэг байхгүй. Тийм учраас одоо хүмүүс эцэг эхчүүд баг байгаа хүмүүсд бол эцэг эхчүүд маш их сайн зөвлөгөө өгчээ, сонсчээ гэдэг зөвлөгөө зөвгмөр энэ. Залуучуудад бол өөрийнхөө юу хийж дуртайгаа эхлээд сонсож дараад нь өөрөөсөө асууж байгаа. Яг тийм хэммээр байна гэх юм бол тэрнийхээ төлөө зорилгоо тавиад тууштай ажиллах хэрэгтэй. За тэгээд хоёрт нь одоо залуу хүмүүсийн хувьд бол бас нэг зөвлөгөө өгөхөд маш туушгүй байгаад байдаг. За би энийг чадахгүй юм байна. Нэгээр сонирхолтой мөртлөө чадахгүй байна гэд өнөөдөр буугаад өгчдөг. Тэг бууж өгөх байсан болоо тэгэл за би тэгвэл энийг хий. Олон юм руу авчиад байдаг. Нэг хүн өнөөдөр хараа ганцхан удаа ингээд зүү яриад юм очдөг байхгүй. Тэгэхээр маш олон удаагийн давтамж, маш олон удаагийн одоо үйлдэлээр тэрийг хөвшил болгоод тэрэндээ татдаг. Тэгчээч дараад нь тэрний хадалд одоо тэрэндээ дуртай болоод цаашдаа явхад амар болдог байхгүй. Нэг хүн хоёроод ганц төвшил дараад төгөлдрөөр цаанд хардаг болохгүй. Тэрэндээ адилхан залуучууд хэлэхэд жоохон тууштай байх хэрэгтэй. Юмдаа зоригтой. Тэгээ бас хаттай сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Юмдаа ингээм хөнгөн байгаад идэг. За интернет орчин нэг хүссэн болохоор одоо ингээд юмныг одоо ингээд тухтай нэг 30 минутын бичлэг байхад бүр үзэж чаддаг. Эхлүүлээл хайдаг. За энэ мэдлээс ингээд хүний доктортой байдал маш хязгаарлаж байгаа юм. Ирээлгүй зүйлтний хурал утчих гэдэг. Болгож тэгээд шинээр залуу за тэр цэсмаа яг ингээд эмэгтэй гэж би яг ингээд тодтогоод асууя л да. Эмэгтэй ингээд нэг оюутан хүүхэд за ямар ч тач төгсгөөс өмнө бид нар сүүлийн үед нэг гарааны бизнес гэж нэг айгүй их ярьдаг болсон. Тэгвэл бизнес эхлүүлээ, гарааны бизнестэй болоё ч юм. Яг тийм ойлголттой байх юм бол та яг тухайн одоо эмэгтэйд ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Ихчийнхэн хувьд одоо жишээлбэл нэг ийм зүйл дээр нэг ийм алдчих гад байсан шүү ч гэдэг юм уу тий. Тэгэхгүй одоо ер нь бол миний бодлоор гарааны бизнес эрхлэж байгаа хүмүүс эхлээд яг тэр хийх гэж байгаа зүйлээ компаниг 2 жил ажиллаад үзчихлэх зүгээр. Ижил төрлөө. Тэгжээч за энэ үйл явц процессыг судлаад тий. За ийм хөрхөө асуудлууд тулгард юм бэ. Ийм хөрхөө өндрөл гард юм бэ. Ийм ашигтай юм бэ. Ийм боломжтой юм бэ. Бүх зүйлээ туршлага хэлбэрээр авсныхаа дараа за энийг эхлүүлэхэд болж гэнэ болохгүй би бэлтгэсэн байна уу бэлтгэдэг байна уу харах хэрэгтэй. Тэгэхээр сэтгэлийн хөдлөлөөр одоо гарааны бизнес гэл их сэтгэлийн хөдлөлөөр маш их хөрөнгө оруулалт хийн. Эцэгээс нэг 15-10 сая төгрөг авна. Зарим дампуурна, зарим нэг яг өдрөө болгоно. Тэгэхээр ер нь эхлээд ажиллаад үтцсэн дээр тэгжээч дараад нь одоо гарааны бизнес чи өөрөө одоо үүсгэн байгуулагч гэсэн үг. Хоёрт нь өөрөө хүмүүсийг одоо ажилчид бэлтэн. Тэр хүмүүстэй яаж харьцах вэ? Хүмүүсээ яаж сурах вэ гэдгийг сур авчих учраас эхлээд ажлын туршлагаа жоохон хөрвүүлж үзээч. Дараад нь тэр газар одоо ийм хөрөө бизнес хийгээд болж гэнэ үгүй гэдгийг маш алдахгүйгээр барьж авах боломжтой. Үнэт зүйл гэдэг зүйл бидэнд ингэ байдаг. Үнэт зүйл тэр яг таны хувьд яг үнэт зүйл гэж юу юм бэ? Гэтэ бид нар маш олон зүйлс дээр өөрийнхөө үнэт зүйлийг зөндөө мэдэхгүй. Тэвчний хувьд үнэт зүйл юу юм бэ гэхээр хэдий бид нар чин зүрхэн сэтгэлээсээ бараг ээж аав их орон гэж хариулдаг зэндээ яг түүний хөдлөө яг юу исэн бэ гэдэг асуултанд ирж жишээлбэл ирэхээр гацдаг. Тэгэхээр таны хувьд би яг үнэт зүйл гэж юу юм бэ? Үнэт зүйлээ хэрхэн олж авд юм бэ гэдэг дээр. За үнэт зүйл ч юм биш одоо хувийн үнэт зүйл байна, агуулгын үнэт зүйл байна тий. Тэгэхээр одоо энэ хоёр дээр ялгарч бас салгаж харах хэрэгтэй.
За байгууллагын нөхцөлд ярих юм бол үнэт зүйл манай ажилчид байдаг. Гол хүчин зүйл бол манай ажилчид. Тийм учраас би одоо үнэт зүйл болох ажилчдынхаа орчинг маш сайн бүрдүүлэхийн тулд одоо нийгмийн хариуцлагын хүлээнд өрөөнд одоо би хийж чадах бүх зүйлүүдээ хийж байна. За тусламж хэрэгтэй нэгэн тусч байна. Одоо жишээлбэл за би одоо 6 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа компани. Тэгтээ би бол одоо 2 хүнийг бол байртаа болгосон. Тэгэл машин тэрэг одоо тэгээд бус бүх юмар нь одоо ингээд хангамжийг нь маш сайн хангаж өгдөг. Хоёрт нь болохоор би хизээж одоо хүмүүсийг дутуу явуулахыг бодохгүй учраас одоо ингээд ажил дээр ирсэн чинь орчин их тайван. Тэгэл амралтын өрөөтэй одоо хүмүүс амраад дуртайгаар нь одоо ингээд тест тоглох ч юм уу тийм их орчинг нь маш сайн бүрдүүлж өгч чаддаг. За бид нар өөрсдөө амьдралынх нь бараг 60% нь бараг ажил дээр байж байгаа учраас тэр орчинд хүмүүс ажиргалтай хийж эрэхтэй хүртэл ажиргалыг түгээж ирдэг. Тэр ажиргалтай хийж байгаа хүмүүс маань хүмүүстэй гаргаж байгаа. Одоо тэр хоол унд хүмүүсгүй бүтээгдэхүүнүүд маань их сайхан гарч ирнэ. Бас их сэтгэлээр гарч ирдэг. Тэгээ манай байгууллагын хувьд бол ажилчид хамгийн номер 1 одоо хүчин зүйлс учраас тэд нартай маш их сэтгэлээрээ сайхан ханддаг. Тэгэхээр яг ажилчдын бас ая тухтай орчин гэдэг чинь өөрөө бас бүтээмж гэдэг зүйлтэй бол зайлшгүй холбоотой байдаг тийм ээ. Тэгэхээр одоо их ачаалтаа ажиллахын дараад нэг сайхан амраагаад амралтын бүтээр явбал махчаарч идэх ч юм уу тийм ингээд юм хөө байдлыг маш сайн хангаж өгдөг учраас магадгүй бас одоо ингээд надтай олон жил өдийг хүртэл одоо ингээд хамт надтай хамтаа байгаа байх гэж хамт олон болоод ингээд явчих тийм ээ. За эцэгхийн удаагийн өөрөө хувийн үнэт зүйл юу юм бэ? Мэдээж нэгдүгürt гэрүүл байгаа тодорхой. За хоёрт нь бол өөрийнхөө одоо үзэл бодол маш сайн тэрэн дээрээ бат суурьтай байх хэрэгтэй. Үнэт зүйл чинь чи өөрөө хэм бэ? Чи өөрөө ах. Чи байхгүй бол өнөөдөр эцэг чинь чичнээ байгаад одоо өөрийгөө хөндлөж чадахгүй бол чи үнэт зүйл алдчихна гэсэн. Тэгэхээр өөрийнхөө үзэл бодол эрхэмлдэг зүйл энэ болгон дээр маш хаттай байх хэрэгтэй. Тэгэхээр үнэт зүйлээ өөрийгөө маш сайн хардах хэрэгтэй ерөөсөн. Үнэт зүйл чинь чи өөрөө ахгүй. Яг энэ хүү подкастынхаа төгсгөл дээр би алсын хараа гэдэг зүйлийг асуухыг хүсэж байна. Тэгэхээр нэгдүгürt бол та мэдээж яг энэ хүү подкастыг сонсож байгаа хүмүүс бол яг өнөөдрийн зочныг маань ямар гал ирмэлзэл дүүрэн тийм ээ ямар оргилсан юмхтэй вэ гэдгийг бол яг мэдрэгчж байгаа бах та бүхэн ярианаас нэг. Хоёрдугаар гэх юм бол үүнээсээ шалтгаалаад таны цаашдын ирээдүйд яг 10 жилийн дараа энэ хүү болормоо гэдэг юмхтэй хаан зогсоод байж явах вэ гэдэг зүйлийг тийм ээ мөн компани бид нар компаниг хүртэл анх байгуулахдаа хүртэл алсын хараагийн зүйд яг тусгаж өгдөг тийм ээ. Тэгэхээр яг болон кейтеринг болор иймкээс өөрөө яг 10 жилийн дараа бас мөн адил хаана байх вэ? За 10 жилийн дараа одоо байгалийн давгчгүй хүчин зүйлсүүд тохиолдохгүй бол тэр бол хэцүү. Тэгэхээр одоо төлөвлөлт гаргаад явж хахад бол одоо ингээд төлөвлөгөө нь бол хойшлогдох юм тийм юм гарч байгаа. За яг 10 жилийн хугацаанд бол магадгүй мэдээч хэрэг маш олон хүнийг ажлын байртаа болгох төлөвлөгөөтэй байна. Тэр нь болохоор цаашлаад бид нэр хүчин ажиллах хүчинтэй болсон болохоор мэдээж бүтээгдэхүүний өсөлт их байна. Ер нь бол 10 жилийн дараа гэхэд бол магадгүй импортлогч, өвшөө экспортлог компани байх юм болов гэсэн тийм алсын хараатай байгууллагатай. За хувийнхаа хувьд бол за одоо тэгээд маш олон хүмүүсийг бас хэрэгтэй одоо чиний хэлээд агааны бизнес эрхлэж байгаа хүмүүс байна уу те жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд маш зөвлөгөө байдлаар ер нь одоо зөвлөгөө үйлчилгээ тал руугаа бас хүмүүст их туслах тийм л хүсэлтэй байна. Мэдээч хэрэг байгууллага өсөж явж гинэ гэдэг чинь тэгэл цаашдаа өөрөө хувийн ч гэсэн хөгжөө явдаг учраас бас хүмүүстэй ч гэсэн тэрийг хуваалцаад Монгол улсынхаа бас хөгжил нэмэрт хувь нэмэр оруулах тийм л их сэтгэлтэй явж байна да. Нийгэмдээ гэж. Нийгэмдээ л. Монгол улс чинь одоо тэгэл нийгэмштэй тэгээд. За, өнөөдөр яг манай Зинда подкастын маань энэхүү дугаар өнөөдөр манай болор импиксийн үүсгэн байгуулагч Болормоо гэртэйгээ энэхүү ярилцаж өндөрлж байна. Тэгээд яг энэхүү подкастыг маань сонсоо та бүхэн маань болор кейтерингийн үйлчилгээг бол сонирхоод үзээрэй гэж миний хувьд бол хүсэж байгаа. Яг гэх юм бол эдгээр зүйлсүүдээр зөвлөгөө авахыг хүсэх юм бол бас мэдээч манай өнөөдрийн зочны маань хувь хүний Facebook руу за мөн одоо байгууллагын болон кейтеринг рүү бол бас яг холбогдоход бол үйл хаалга харилцаа холбоо бол үргэлж нээлттэй гэдгийг бол одоо яг энэ цаг хугацаанд бол хэлэх нь бол зайлшгүй зүйтэй байх. Тэгээд өнөөдөр бидний цаг заваад зарцуулаад манай сонсогчдод зөндөө хэрэгтэй одоо байгууллагын талаар хувийнхаа талаар яг хэрэгтэй зүйлсийг бидэнд зөвлөгөө мэдээллийг хуваалцсан танд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэнд өндөр өсөндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.